За бүгдээр нь сайхан яа. За бидэд жижигхэн асуудлаас болоод буцаад явж байгаа. Одоо Уралын нуруунд дээр байна. Нэг сайхан Уралын нуруунд дээр байдаг ийм гоё гасцинацад ханлаа. За тэгээд одоо аамсах харахад нэг 900 км байна. Тэгээд аамсахаас хойш Барнуул Горнил тайс гээд очинда. Я баялгаар хагаад дугаараа асуудлаа шийдчихэд тэгээ буцаад Эстони руу явна да. За манай гурванд шалхилж байна. Энэ заас өрчүүлэх юм байна. Зөөр. За. Манай бат яцгаа хийлэгч энд явж байна. Гоё дээ. За тэгээд Уралын нурууны талаар нэг жоохоо мэдээлэл өгөх. Ураац ТV яг хилдэг хил дээр байдаг юм аа. Одоо Уралын нуруугаар хилдэг юм. 2500 км урттай. Тэгээд үндсэн 3 удаа хэсэг хувааж үздэг юм байна. Хойд Урал гэд одоо арктик бүс байдаг. За бид нар бол төв Урал буюу одоо яг энэ Челябинск гэдэг хот руу явж байгаа юм хэсэг дээр. Тэгээд өмнөд Урал гээд зэн 3 хэсэгт байгаа юм байна. За тэгээд одоо бол бид яг Казахстаны хойд тал дээр явж байгаа. Ийшээ бид нар Европ явахдаа юу байсан? Нэг Екатеринбург Тюменээр явсан. Энэ удаад бол бид нар урдуура явж байгаа. Бас нэг 400-500 км бол товч юм байна. Урдуура явж байгаа. За одоо Екатеринбургээр явсан болохоор бид нар дахиад тэргээр явах шаардлага байна. Урдуура үзээгүй газар явж байгаа. Яг Уралын нуруугаа даваад явж байгаа. За байгаль. Зөв бай. За тэгээд Уралын нурууны талаар ярьж байсан. Баава ихтэй гэж байна, чон ихтэй гэж байна, уг байдаг, хангаа байдаг. За орчин орой наашаа явж байгаа хангаатай таарсан. Хангаач бас уртай юм шүү том. Зам хөндлөмний урдуур гарах гэснэ. Буцаад тавьчихсан том хангаа. Тэ эмхтэй хангаа юм лээ. Одоо эмхтэй хангаагаас юу юм нэртэй баха. Хангаатай таараа. Яг камерт бичигдсэн. За одоо бид нар Уралын нуруунд нэг ойролцоогоор 70 түвшинээс нэг 600 м орчимд явж байна. Ер нь бол Уралын нуруу бол тийм өндөр бол биш юм байна. Алсуураа тэгээд их өргөн юм байна. Насжилтын хувьд бол Эверестээс урт настай гэж шүү 300 сая жил гэж байна. 300 сая жилийн настай гэдэг чи одоо айхтар болтолтой настай байна. За тэгээд хаашаагаа сайхан гоё гастиница отель гэх юм уу тийм байгуулсан. Тэгэл сайхан зогсоол амраал хийгээд. Ойр дөрөв нэг интернет жоох асуудалтай байгаа болохоор бас бичлэг гой бичлэгүүд оруулж чадахгүй нөө. Яваарсан баяр гэрэг орчоо тэгээд дугаарыг асуудлыг шийдчихэд тэгээд буцаад шууд Эстони руу явнаа. За тэгээд бодохгүй баяр хэлгийн хазаагийн харт уулзъя. Бас нэг манай хүн юу үзье гэдэг байгаа. Алтаа таан бод үзье. Алтаа таан бод үзье. Баяр гээд очиж байгаа намайг бас нахаасаа сервис хэрэгтэй, сахины шилжүүлсэн дээр нэг ланг нах хэрэгтэй байна. Тэгээд баяр зүйлс үзэж байгаа хүмүүс бол боломжтой бол бидэрт туслаарай гэж хэлсэн.
За тэгээд Уралын намд яваа юм чинь. Би одоо энэ гол баг. За дөрвөг.